Чарльз Роберт Дарвин буюу Чарльз Дарвин Английн Шрусбери хотод төрсөн бөгөөд 1809 оны 2 дугаар сарын 12-ноос 1882 оны 4 дугаар сарын 19-ны хооронд амьдарч байлаа. Эволюц буюу ховслын онолоор алдаршсан тэрээр Английн натуралист, биологч байжээ. Дарвин анх эрдэмтдийн дунд геологийн салбарт оруулсан хувь нэмрээрээ алдаршсан бөгөөд үүний дараагаар бүхий л амьд биес нэг буюу бага тооны өвгөөс байгалийн шалгарлын замаар хувьсаж ирсэн хэмээн үзэж үүнд шинжлэх ухааны нотлогоог өгчээ. Түүний эцэг Роберт Воринг эмч, харин ээж Сюзанна Вежвуд нь шаазангийн үйлдвэрийг эзэмшигч гэр бүлээс гаралтай бүсгүй байлаа. Чарльз Дарвин 8 нас хүрсний дараа ээж нь нас баржээ. Хүүхэд байхасаа л хүрээлэн байгаа орчин байгальд дуртай хүүхэд байсан. Хүүхэд байхдаа ургамлын хат амал хийдэг байж бас зоос, дугтад цуглуулдаг хоббитой байлаа. 1825 онд эцгийнхээ зөвлөгөөг дагаж Дарвин Эдинбургийн их сургуульд элсэн оржээ. 2 жил анагаах ухаан судалсан хэдий ч анагаах ухаан түнд таалагдсангүй. Чарльз Дарвин мэс заслын үед зогсож чаддаггүй байж ингээд санваартан болохоор Кембрижийн их сургуульд элсэж 3 жил шашны сургаалыг судлан 1831 онд сургуулаа төгссөн байна. Түүний амьд байх хугацаанд эволюцийн онол эрдэмтэд болон ердийн хэрэгдэд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд байгалийн шалгарлын тухай онол нь 1930-аад онд хувьслын үйл явцын гол тайлбар болох нь хүлээн зөвшөөрөгдөж одоогийн хувьслын онолын гол тулгуур болсон юм. Дарвины нээлт нь амьд биесийн олон янз байдал яаж бий болсныг тайлбарладагаараа биологийн шинжлэх ухааны тулгуур болдог юм. 1831-ээс 1836 оны хооронд 5 жилийн турш биегэл хөлөг онгоцоор аялаж байх явцдах түүний онолууд ба ажиглалтууд нь Чарльз Лайлийн онолуудыг бадлагаажуулж геологч болгосон бөгөөд энэ аяллахаа тэмдэглэлийг хэвлэж нийтлсэн нь түүнийг алдартай номын зохиолч болгожээ. Тэрээр аяллаа явцад цуглуулсан амьтан, ургамал, чулуужсан амьд биесийн газар зүйн тархалтын тухай эргэлзсээр зүйлүүдийн трансмутацийн тухай судалж 1838 онд байгалийн шалгарлын тухай онолоо анх гаргасан байна. Өөрийн бодол санаагаа бусад натуралистуудтай хэлэлцэж байсан боловч түүний геологийн ажил саад болж олон жилийн турш хойшилсоор 1854-өөс 1855 онд хувьслын тухай онолоо боловсруулж эхэлжээ. 1859 онд Дарвин зүйлүүдийн үүсэл ба бодит шалгарал амьдралын төлөөх тэмцэл номоо, 1868 онд гэрийн тижээмэл амьтан ба тармил ургамал номоо хэвлүүлжээ. Энэхүү номонд хувьслын тухай олон 10 жишээ баримт орсон байна. 1871 онд хүний үүсэл ба хүүсийн ялгаа номоо хэвлүүлэн гаргажээ. Дарвины онолыг тухайн үед нь цөөн хэдэн тооны эрдэмтэд хүлээн зөвшөөрч байсан юм. Харин 20 дугаар зууны 30-аад оноос л дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрч эхэлсэн байна. Дарвины шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн Их Британи болон Европын орны их сургуулиуд шагнал гардуулжээ.